За сайн байна уу? Энэ танхимд энэ хилцүүлэгт оролцож байгаа хүмүүс болон онлайнаар оролцож байгаа бүх хүмүүст өглөөний мэнд айлтгая. За би энэ өрхийн сарын дундаж орлогыг үндэсний статистикийн хороо яг ямар судалгааны үр дүнгээр ямар тооцоогоор хийгээд байгаа юм бэ гэдэг талаар та бүхэнд бага зэргийн мэдээлэл өгье гэж бэлтгэсэн байгаа илтгэлээ. Эхлээд илтгэлээ хэлэхдээ энэ өрхийн орлогын тооцоог бид нар ямар түүхтэй судалгаанаас хийж байгаа юм? Юунаас тооцоод байгаа гэдэг талаар яриа гэж бодож байна. Өрхийн орлого зарлагын судалгааг үндэсний статистикийн хорон 1966 оноос эхэлж зохион байгуулан явуулсан байдаг. Энэ өрхийн орлого зарлагын судалгааныхаа үр дүнгээр бид нар 66 оноос эхлээд өнөөдрийг хүртэл өрхийн сарын улирлын орлого зарлага болон жилийн орлого зарлагын дунджийг тооцож явж байгаа. Энэ үүнээс гадна үндэсний статистикийн хорооны нэг гол хариуцлага зорилго байгаа. Тэр нь болохоор хүн амын амжиргааны байдал буюу ядуурлын түвшинг тооцох зорилготойгоор судалгаа явуулах шаардлагатай байсан. Энэ судалгааг үндэсний статистикийн хороо 1995, 98, 2002-оос 3 оноод зохион байгуулан явуулаад тухайн үеийн хүн амын амжиргааны байдал ядуурлын түвшинг тооцож зарласан байдаг. Энэ хоёр өрхийн орлого зарлагын судалгаа амжиргааны түвшний төвөр судалгааг 2007 оны 7 дугаар сараас эхлээд нэгтгээд нэг судалгаа болоод тухайн судалгааны үр дүнгээр өрхийн орлого зарлагыг улирлаар болон жилээр тооцох боломжтой. Дээр нь хүн амын ядуурлын байдлыг тооцох боломжтой хэлбэрээр нэгтгээд өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа нэртэйгээр 2007 оны 7 сараас эхлэн тогтмол зохион байгуулалт явуулж байгаа. Судалгааны маань гол үр дүн зорилгыг та бүхэн ерөнхийдөө ойлгож байгаах тийм ээ. Хүн амынхаа орлого зарлагыг өрхийн сарын дундаж орлого зарлагт ер нь ямар өөрчлөлт ороод байгаа. Дээр нь хүн амын амжиргааны байдалд ямар өөрчлөлт ороод байгаа гэдгийг одоо бодлого боловсруулагч болон судлаач нарт нийт бас хэрэглэгчдэд мэдээлэх зорилгоор энэ судалгааг байнга тогтмол зохион байгуулалт явуулж байгаа. Өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааны зохион байгуулалтнууд өрхийн нийгмийн эдийн засгийн бидний судалгааны мэдээлэлд цуглуулад түүнээс өрхийн орлого зарлага ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцдог байгаа. Тэр өрхийн орлого зарлага ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааны баг маань хариуцсан зохион байгуулдаг. Өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааны баг маань үндэсний статистикийн хорон дээрээ 4-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байдаг. Өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааны гол зорилгыг би энийг түрүүн сая ярьсан болохоор энэ нэг дахиж нуршаад яах вэ? За судалгааны маань асуулга маш өргөн хүрээний мэдээллийг цуглуулдаг. Тухайн өрхийн гишүүд болон тухайн өрхийн амжиргааны байдлыг илэрхийлэх чадвартай маш өргөн хүрээний мэдээллийг цуглуулдаг. Одоо энэ дээр цуглуулах мэдээллийн бүлгүүдийг би оруулж өгсөн байгаа. Энэ дээр 2020 оны судалгаанд бид нэр жишээлбэл 13 бүлэг асуултаар өрхийн мэдээллийг цуглуулсан байгаа. Энэ бүлэг асуултууд маань тухайн жилдээ бид нар яг ямар үзүүлэлтийг сонирхож байгаа, ямар үр дүн гаргамаар байгаа гэдгээс жил болгоны нөгөө судалгааны асуулганд маань орж байгаа бүлэг маань ихсээд багасаад явдаг. Гэхдээ ерөнхийдөө нэг 12-оос 15 бүлгийн хооронд хэлбэлцэж явдаг байгаа. 15 бүлэг асуулт дотор маш их хэмжээний асуулга байдаг. Өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаанд хамрагдж байгаа өрхөөс бид нэр судалгаа авахд судлаач маань тухайн өрхийн нэг гишүүнээс тухайн өрхийн бүх мэдээллийг мэддэг чадвартай асуултанд хариулах чадвартай нэг гишүүнээс тасралтгүйгээр асуулга аваад явах доороо иж 2-3 цаг тэрнээс илүү цаг зарцуулдаг байгаа. Судалгааны маань үр дүн Монгол улсын нийт улсын хэмжээний өрхийн сарын дундаж орлого зарлага болон ядуурлын байдлыг илэрхийлэх чадвартай мөн бүс суурьшлийн түвшин төлөөлөх чадвартай хэмжээгээр төвөр хийгдэж явдаг байгаа. Судалгааны мэдээллийн үр дүнг сайжруулах үүднээс жил болгон судалгаанд хамрагдах өрхийнхөө тоог нэмэх зорилттой явж исэн. 2007-8 оны үед судалгаанд маань жилд ойролцоогоор 11,000 орчим өрх хамрагддаг гэсэн. Тэгээд тухайн 11,000 өрхөөс бид нар судалгаа аваад өрхийн орлого зарлага болон ядуурлын байдлын тооцоог хийгээд зарладаг байсан. 9, 10, 11 онд жил болгон бид нар энэ өрхийн орлого зарлага болон ядуурлын түвшний тооцоог хийж зарладаг байсан. 12 оноос эхлээд үндэсний статистикийн хороо судалгаанд хамрагдах өрхийн тоог нэмэгдүүлсэн байгаа. Ойролцоогоор нэг 12,000
өрхөөс 11,000 өрхөө 12,000 өрхөө олгож нэмэгдүүлээд 12,000 өрхөө судалгааны мэдээллийг аавна. Тэгээд гэхдээ жил болгон бид нэр орлого зарлахынхаа мэдээллийг тооцоо явна. 2 жил тутам хүн амын ядуурлын байдлын ядуурлын түвшингийн тооцоог хийж явна гэдэг үзэл баримтлал гаргаад тэрнийхээ өрөөнд 2012 оноос эхлээд 2 жил тутам буюу 2012, 14, 16, 18, 20 онуудад хүн амын ядуурлын түвшин тодорхойлсон. Жил болгон улирал болгон орлого зарлахынхаа мэдээллийг тооцсон тодорхойлоо явж байгаа. 2022 онд нэг онцлог байгаа нь судалгаанд хамрагдж байгаа өрхийн маань тоо нэмэгдсэн байгаа. 23,600 орчим өрх судалгаанд маань хамрагдана гэж бид нар тооцоо хийж төвөрийнхаа хэмжээг нэмсэн байгаа. Тэгээд тэрнийхээ хэмжээг судалгааны маань зардал нэмэгдээд мэдээлэл цуглуулалт маань явж байгаа. Судалгааны төвөр нэмэгдэхээр судалгаанд хамрагдж байгаа өрхийн төвөр нэмэгдэхийн хэмжээгээр тухайн судлагдж байгаа одоо үзүүлэлтүүд маань илүү бодиттой, илүү одоо наривчил сайтай гарна гэж үзэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө 2022 оны энэ оны өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа маань биднэрт нэлээд сайн суур мэдээлэл болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Судалгааны мэдээлэл цуглуулалтын талаар бид нар бас ярих хэрэгтэй. Судалгааны мэдээлэл цуглуулж байгаа судлаач нар маань чанартай мэдээлэл цуглуулж судалгааны маань мэдээллийн чанар хангагдана. Тийм болохоор одоо бид нар энэ судалгаан дээр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гэрээт орон тооны судлаач нар авч ажиллаулдаг байгаа. Ойролцоогоор нэг хураангууд жилдээ өрхийнхэн тоо бага жилдээ сондгоо тоотой жилдээ бид нар 60 орчим судлаач нар ажиллаулдаг. Дэлгэрэнгүй жилдээ буюу 16-аас 20,000 болцсон өрхийн маань судалгаанд хамрагдах өрхийн маань тоо нэмэгдсэн жилдээ нэг 100-аас 140 орчим судлаач нартай гэрээ байгуулж ажиллаулж байна. Тухайн судлаач нараа тогтмол одоо нөгөө сургалтанд хамруулж судалгаа авах чанарыг нэмэгдүүлэх тал дээр бол үндэсний статистикийн хороо анхаарал хандуулан ажилладаг. Тэгээд судалгааны батлагдсан маягт зааврын дагуу тухайн өрхөөс мэдээллийг хэрхэн цуглуулах талаар одоо сургалтыг нөгөө судлаач нартай тогтмол хийдэг байна. Судлаач нар маань өрхөөсөө сар бүрийн мэдээлэл цуглуулад үндэсний статистикийн хорооны серверт сар бүрийн 5-ны дотор ахлагч нар нь тухайн мэдээллийг шалгадаг байгаа. Аймаг орон нутагт гэхэд аймгийн статистикийн хэлтсийн дарга нар тухайн судлаачийнхаа авсан мэдээллийг шалгадаг байгаа. Юун дээр Улаанбаатар хотод бид нар тухайн мэдээллийг цуглуулдаг судлаач нарыг ажлыг шалгадаг 3-4 ахлагчтай ажилладаг байгаа. Тухайн ахлагч нар маань судлаачийн цуглуулсан мэдээллийг шалгаад үндэсний статистикийн хорооны серверт сар бүрийн 8-ны дотор мэдээллийг оруулаад тухайн мэдээлэл дээр үндэсний статистикийн хорооны өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааны баг тооцоо хийж үр дүнг хэрэглэгчдэд хүргэдэг. Өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааг өрхийн орлого зарлахын судалгаатай нэгтгэн тогтмол явуулдаг болсноор бид нар ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тогтмол тооцох боломжтой болсон. Өрхийн орлого зарлахыг тооцох хэрэглээний үнийн индекс одоо энэ судалгааны маань үр дүнг сая ямар тооцоонд ашигладаг талаар та бүхэн өмнөх хоёр илтгэлээс ерөнхийдөө харсан. Хэрэглээний үнийн индексийн нөгөө суур шинжилэх, үндсэн суур мэдээлэл нь болдог сакс шинжилэх. Тэгээд дотоодын бүтээгдэхүүний эцсийн ашиглалтын аргаар тооцох шаардлагатай мэдээллийг өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаанаас гаргаж авдаг. Тэгээд тухайн судалгааны маань одоо database буюу суур мэдээлэл нь ядуурлын талаар болон өрхийн орлого зарлахын талаар шинжилгээ судалгаа хийх хүсэл сонирхолтой судлаач болон эрдэмтэн оюутан сурагчдын дүн шинжилгээ хийх суур мэдээлэл болдог. Үндэсний статистикаар 12 гэсэн сайт дээр микро мэдээллийн сан байгуулсан байгаа. Микро мэдээллийн сан дээр өрхийн нийгмийн эдийн засгийн судалгааны 2002-оос 3 оны database-с хойш бүх жил бүрийн микро датаг оруулсан хэрэглэгчдэд ашиглуулахад нээлттэй байдаг. Орлого гэж одоо өрхийн амжиргаанд нөлөө үзүүлж идэг хамгийн чухал зүйл гэдгийг бол хүн болгон мэдж байгаа. Өрхийн орлогоос шалтгаалаад тухайн өрхийн амжиргаа ерөнхийдөө ямар байх вэ гэдгийг тодорхойлогддог. Үндэсний статистикийн хорон өрхийн нийт орлогыг тодорхойлохдоо өрхийн мөнгө орлого болон өрхийн өөрөө аж ахуйгаас хэрэгэлсэн болон бусдаас үнэгүй авч хэрэгэлсэн зүйлийг үнэлж оруулна. Дээр нь
Үрхийн өөр аж ахуйгаас хэрэгэлсэн болон бусдаас үнэгүй авч хэрэгэлсэн зүйлийн мөнгөн дүнгийн нийлбэрээр үрхийн нийт орлогыг тодорхойлдог байгаа. Үрхийн нийт орлогын дийлэнх хувийг буюу бараг 90-93 орчим хувийг үрхийн мөнгөн орлого эзэлдэг байгаа. Үрхийн мөнгөн орлогыг бүрдүүлж байгаа бүрэлдэхүүнээр нь бид нар ерөнхийдөө 5 хэсэгт хувааж тодорхойлдог байгаа. Үүнд болохоор үрхийн цалин хөлсний дундаж орлого, тэтгэврт тэтгэмжээс олж байгаа дундаж орлого, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс олж байгаа дундаж орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлээс олж байгаа бусад орлого болон бусад орлого гэсэн ийм 5 бүрэлдэхүүн хэсгээс мөнгөн орлогыг тодорхойлж байгаа. Сүүлийн үрхийн цалин хөлсний орлогыг тодорхойлохдоо бид нар тухайн үрхийн гишүүд бүрээр одоо энэ цалин хөлсний орлогын тодорхойлтыг бид нар үрхийн түвшинд авахдаа хүн болгоноор асууж авдаг гэсэн үг. Одоо тухайн үрхийн цалин хөлсний орлого олсон бүх гишүүдийн ард цалин хөлснийх нь орлого сүүлийн сар болон сүүлийн 12 сарын цалин хөлсний орлогыг асууж авдаг гэсэн үг. Тэгээд тэр хүн болгоноор авсан цалин хөлснийх нь орлогыг үрхийн түвшинд нэгтгэж гаргаж ирдэг. Сүүлийн 12 сар тухайн үрхийн гишүүний эрхэлсэн үндсэн ажлаасаа хэдэн төгрөгийн цалин авсан гэдгийг сүүлийн сараар нь асууна. Хэрвээ тухайн үрхийн гишүүн сүүлийн 12 сард үндсэн ажил эрхэлсэн ч гэсэн судалгаа авж байгаа сүүлийн сард цалин аваагүй байх юм бол сүүлийн 12 сарын цалинг бид нар судлаач нар маань сануулж авдаг. Тэгээд тухайн сүүлийн 12 сарын цалинг сар руу шилжүүлж тооцоодог байгаа. Тэтгэврт тэтгэмжийн орлогыг мөн бас үрхийн гишүүд бүрээр асуудаг байгаа. Сүүлийн 12 сард тухайн үрхийн гишүүдийн авсан тэтгэврт тэтгэмжийн орлогыг бид нар авдаг байгаа. Гэхдээ энийг авахдаа нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас авсан үрхийн гишүүдийн тэтгэврт тэтгэмжийг ингээд салгаж авдаг байгаа. Нөгөө нэг нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас авдаг тэтгэврт тэтгэмжийн бас нэр төрлөө давхцдаг. Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг хүмүүс юм. Нийгмийн халамжийн сангаас өндөр насны тэтгэвэр авдаг хүмүүс мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврийг бас нийгмийн даатгал халамжийн сангаас аль алиас нь авах тохиолдол байдаг. Нийгмийн даатгалын сангаас тухайн өрхийн гишүүн хэд орчим төгрөгийн орлого олоод энэ нийгмийн халамжийн сангаас яг хэд орчим төгрөгийн нөгөө орлого олж байгаа вэ гэдгийг бид нар тусад нь ялгаж авснараа тухайн нэг дараа анализ түн шинжилгээ хийхэд энэ сан сангаар нь хуваасна шинжилгээ хийх шаардлагатай гэж үзээд тэгээд дээр нь өрхийн гишүүд маань сануулж өрхийн гишүүдэд сануулж авахд илүү тохиромжтой асуулга гэж үзээд ингээд сан сангаар нь тусад нь асууж авдаг байгаа. Нийгмийн даатгалын сангаас 8 төрлийн одоо нэр төрлөөр нь сануулж авж байна. Нийгмийн халамжийн сангаас нэг 10 орчим нэр төрлөөр нь одоо авж байгаа орлогыг нь сануулж авж байна. Тэгээд өрхийн гишүүн бүрийн түвшинд орлогыг аваад тэр авсан орлогоо өрхийнхаа түвшинд нэгтгэж гаргадаг гэсэн үг. Тэгээд тэр орлогоо сар руу шилжүүлж тооцоо хийж байна. За хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого. Өрхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг тооцохдоо сүүлийн 12 сарын хугацаанд тухайн өрхийн гишүүдийн эхлээд бид нэг шалгуур асуулт байгаа тийм ээ. Тухайн өрх маань хөдөө аж ахуйн үйлдвэрлэх эрхэлсэн байна уугүй юу гэдэг. Тэгээ эрхэлсэн байгаа өрхүүдээс энэ асуулт маань асуугдж байгаа. Сүүлийн 12 сард хөдөө аж ахуйн орлогоос ямар хэмжээний орлого олсон байгааг нь бид нар эхлээд олчж байгаа. Тэгвэл тэр орлогоо бид нар болохоор эхлээд малаас зөвхөн малаа худалдаснаас олсон орлогыг нь олно. Тэгвэл малынх нь нэр төлбөрөөр 5 шуу малын нэр төлбөрөөр асууж байгаа. Одоо жишээлбэл та өхөр зарсан бол одоо хэдэн төгрөгөөр зарсан бэ, хэдийн хэмжээний өхөр зарсан бэ гэд сүүлийн 12 сарын орлогыг олж байна. Тэгээд тэрнээс гадна боловсруулсан тухайн мал аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулад зарж байгаа орлогыг нь бас олж байна. Сүүлийн 12 сараар нь асууж авж байна. Тэндээс одоо хоньны ноосоо жишээлбэл тушаас нь ямааны ноолураа хэдэн хил ноолур хэдэн төгрөгөөр тушаасан бэ гэдгийг худалдсан бэ гэдгийг нь сүүлийн 12 сараар аваад сар руу шилжүүлж байна. Тэгээд үүн дээрээ бид нар мал аж ахуйн зардлыг асууж байна. Яг тухайн өрх мал аж ахуйн эрхлэлтэйгээ холбогдож ямар зардал гаргаж байгаа вэ гэдгийг нэр төрлөөр нь асууж байгаа.
мал аж ахуй эрхлэхэд гарч болох зардлуудыг ерөнхийдөө оруулсан гэж юу ойлгож байгаа. Тэгээд жишээлбэл малын тэжээлтэй, малын тарилгын зардалтай, тэгээд зөвхөн мал аж ахуй эрхлэхтэй холбогдож гарсан шатхууны зардалтай ойролцоогоор хэд орчим төгрөг зарцуулж байгаа вэ гэдгийг асуугаад сүүлийн 12 сарын дүнг аваад тэрийгээ сар руу шилжүүлээд мал аж ахуйгаас олсон орлого, сүүлийн 12 сард олсон орлогыг нь мал аж ахуйгаа зарцуулсан сүүлийн 12 сарын зардлаас насаад цэвэр ашиг нь болоо цэвэр ашигын тухай өрхийн сар руу шилжүүлээд тооцоо хийж байна мал аж ахуйн хувьд. Мал аж ахуй дээр нэмээд цэвэр мал аж ахуйгаас газар тариалан эрхэлдэг үрх байна уу гэдгийг судалгаанда тодорхойлж байна. Газар тариалан эрхэлдэг үрх байна уугүй юу гэдгийг тухайн өрхөөс авсан нөгөө шалгуур асуултаараа тодорхойлно. Тухайн өрхийг хэрвээ газар тариалан эрхэлдэг байх юм бол газар тариалангаас олсон орлого маань одоо яг хэд вэ? Одоо тарьсан төмөс ногооноос төмөс луу манжин ч юм уу тий тарьсан ногооноос худалдсан одоо хэдэн килограмм хэдийн хэмжээтэй худалдаад хэдэн төгрөгийн орлого олцсон байна сүүлийн 12 сард гэдгийг асууж байна. Тэгээд тэрнээсээ гадна газар тариалан яг эрхлэхтэй зөвхөн газар тариалан эрхлэхтэй холбогдож гарч байгаа зардлыг нь авч ийн сүүлийн 12 сард. Тэгээд газар тариалангийн орлогоос нь газар тариалангийн нийт зардлыг асаад цэвэр ашигыг нь олоод цэвэр ашигыг нь сар руу шилжүүлнэ тооцоо хийж байна. Тэгээд мал аж ахуйн цэвэр ашиг болон газар тариалангийн цэвэр ашигын нийлбэр бол ерөнхийдөө өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаанаас гарч байгаа мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлого нэг өрхийн сарын дундаж мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлого болж тооцогдож байна. За хөдөө аж ахуйн бас үйлдвэрлэлийн үйлчилгээний орлого гэж орж ирж байгаа. Ерөнхийдөө нүунийг хүмүүс ярьдаг бизнесийн орлого. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үйлчилгээний орлогыг олохдоо бас цэвэр ашигыг бид нэр тооцож байна. Тухайн өрх хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үйлчилгээ сүүлийн 12 сард эрхэлсэн үгүй юу гэдгийг бас шалгуур үзүүлэлтээр тодорхойлчихно. Эрхэлсэн байх юм бол тухайн өрхийн одоо тэр хөдөө аж ахуйн бас үйлдвэрлэлийн үйлчилгээнээс олоод байгаа нийт орлого болон нийт зардлыг нь олоод тухайн нийт орлогоос нийт зардлыг нь тооцож хасаад цэвэр ашигыг нь олчж байгаа. Энэ дээр нэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үйлчилгээнд дээр нэг хөдөө аж ахуйн бас үйлдвэрлэлийн үйлчилгээнд дээр нэг нэмэгдэж орж ирж байгаа юм нь болохоор бид нар асуулган дээр энэ тухайн бизнесийг эрхэлж байгаа хувийнхаа хэдэн хувийг нь одоо тэр бизнесийн хэдэн хувийг нь өрхийн гишүүд эзэмшдэг юм бэ гэсэн асуулт асуудаг байна. Нөгөө судалгааныхаа асуулган дээр. Тэгээд хэрвээ 100% эзэмшиж ивэл тэр одоо бидний тооцсон цэвэр ашиг бол тухайн тэр өрхийн маань нийт ашиг нийт орлого болоо явчих чинь хөдөө аж ахуйн бас үйлдвэрлэлийн үйлчилгээний. Гэтэл нөгөө өрх маань өөр өрхтэй хамтраад ч юм өөр хүнтэй хамтраад бизнесээ хийдэг. Бизнесийнхаа 50% юм уу 30%-ийг эзэмшдэг байлаа гэхэд олсон цэвэр ашигийнх нь 30% тэр хүний орлого байгаа юм байна гэж тооцоо хийгээд тэр хүний хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үйлчилгээнээс олж байгаа орлогыг нь сар руу шилжүүлж тооцоо хийж байна. За бусад орлого гэсэн бүлэг байгаа. Энэ бусад орлого гэдэг бүлэг дээр судалгааны маань гол зорилго нь өрхийн олох боломжтой бүх хэлбэрийн нөгөө орлогыг тодорхойлох гээд бүх хэлбэрийн орлогыг аль болох хаяхгүй байхаар цуглуулах гол зорилготой байгаа. Тэгээ бусад орлого бүлэг маань ерөнхийдөө нөгөө цалин үлсний орлого болон тэтгэвэр тэтгэмжийн орлого, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бус орлогоос бусад өөр хэлбэрийн орлого өрх маань олж иж болно тий. Тэр орлогуудыг одоо барьж авах, тэр орлогуудыг одоо олж тогтоох тийм зорилготой хэсэг байгаад байгаа бусад орлогын бүлэг маань. Энэ дээр бусдаас авсан бэлэг тусламж хандивын зардал орлогыг өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаагаараа бид нар асууж авч байна. Тэгээд энэ бусад орлогын бүлэг дээр бид нар хөдөө аж ахуйн бүлгийн орлогоос нэг сугалж гаргаж ирж оруулж байгаа орлого бол хурдан морь зарж борлуулсан орлогыг оруулж байна. Хурдан морь зарж борлуулсан орлогыг бол бид энэ хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой орлого гэж үзэхгүй байгаа. Ерөнхийдөө энэ одоо бусад орлого хурдан морь зарж борлуулах бол ерөнхийдөө баг бизнес болчиход байгаа. Тэгэхээр энэ бусад орлогын бүлэг рүү орж ирэх ёстой. Тэгэхгүй бол хөдөө аж ахуйн бүлгийн орлогын
нөгөө нэг хэлбэлцлийг маш өндөр болгоод идэг. Өндөр дүнтэй мөнгөд орж ирдэг байгаа. Мөн тэгээд цалингийн урамшуулал орж иж байгаа. Одоо нөгөө хөдөлмөр эрхлэлтийн бүлгээсээ тухайн өрхийн гишүүн одоо цалингаас гадна авсан урамшуулал тэгээд тэтгэврт гарахтаа нөгөө өрхийн гишүүд маань 36 сарын юу авдаг, тэтгэмж авдаг. Тэр тэтгэмжийг одоо энэ бусад орлогын бүлэг рүү оруулж ир тооцоо хийж байна. Тэгээд нөгөө энэс гадна бусад төхөөсрөө орлого нөгөө хүнд зээлдүүлсэн, мөнгө зээлдүүлсэн болон хүү болон ашигын орлогуудыг өрхийн бусад олж болох боломжтой бүх орлогуудыг ийшээ оруулж тооцоо хийж байгаа. Энэ бүлэгт оруулж тооцоо хийж байна. Саяны миний нөгөө цалин үлсний орлого, нөгөө тэтгэвэр тэтгэмжийн орлого, хөдөө аж ахуйн орлого, хөдөө аж ахуйн бас үйлдвэрлэлийн орлого, бусад орлого гэсэн 5 бүрэлдэхүүн хэсэг маань мөнгө орлогыг бүрдүүлж байгаа бүрэлдэхүүн хэсгүүд байгаа. Энэс гадна бид нар мөнгө орлогоос гадна тухайн өрхийн гишүүд бусдаас үнэгүй аваад хэрэгэлсэн хүнс олон хүнсний бас бүтээгдэхүүн байгаа. Тэрийг үнэлж оруулах хэрэгтэй. Тэр нь өөрийн аж ахуйгаас хэрэгэлсэн бүтээгдэхүүн байгаа. Тэрийг бас үнэлж оруулах хэрэгтэй учраас эдгээр нөгөө нэг асуултуудыг оруулаад тухайн өрхийн гишүүдэд одоо бусдаас үнэгүй авсан хүнс олон хүнсний бус бүтээгдэхүүнүүдийг судалгааныхаа үр дүнгээр тодорхойлоод сүүлийн 12 сарын байдлаар тодорхойлоод тэрийгээ сарлуу шилжүүл тооцож байна. Мөн өөрийн аж ахуйгаас хэрэгэлсэн ялангуяа манайх шиг нөгөө мал аж ахуй орон хөдөө амьдардаг малчид маань өөрийн аж ахуйгаас маш их хүнсний хэрэглээ хэрэглэсэн байдаг. Тэр хүнсний хэрэглээг нь өөрийнхөө аж ахуйгаас хэрэглэж байгаа юм бид нар хэрэглэж байгаа хэмжээг нь аваад тухайн бүтээгдэхүүнийг үнэлэх голч үннийг болохоор тухайн кластер сонгогдсон өрхүүдэд нөгөө махыг худалдаад авсан өрхийн голч үн хэд вэ гэдэг үнээр нь үнэлээд нөгөө өрхтөр өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн бүтээгдэхүүнийх нь үнэлгээг үнэлж оруулж байна. За баярлалаа та бүхэнд. Асуух асуулт байвал асуурай.